Од өндөр суух тавтаа морил бий болгохлогч инхбат онцлог сэдвээр нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарыг үндэсний бие даасан хиймэл оюуны төлөө Игүнэ оюун компани болон Од өндөр сувгийн алтан гишүүд ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од өндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны Од өндөр радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарын зочноор үндэсний мэдлэг хиймэлт Монгол хүнийг бүтээх зорилготой Bolorsoft, Чимэгээ Systems Игүнэ оюун компани үүсгэн байгуулагч, програм хангамжийн архитектор Бадрал оролцож байгаа. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. За хиймэл Монгол хүний гэдэг их сонирхолтой сэдв байна л да. Тэгэхээр яг хиймэл Монгол хүн гэхээс илүү ер нь Монгол хүн гэж яг ямар хүнийг хэлээд байгаа вэ? Та бүхэн талаар нэлээд их судалгаа хийсэн болов уу? За Монгол хүн ямар ч гэсэн эхлээд бид нар бол хиймэл оюун ухааныг хөгжүүлээд тийм ээ. За ингээд хиймэл хүнийг хийх гэж зорж байгаа гэсэн үг. Ягаад Монгол хүн бэ гэж байгаа вэ гэхээр одоо Монгол хүний онцлогийг, соёлыг, сэтгэлгээг хангуулсан альва зүйлийг ч одоо энэ дэлхий дээр байгаа альва зүйлийг чинь тэ хүн одоо нэшн үндэстэн болгон янз янзаар хүлээж авч өөрөөрөөр тайлбарлаж байгаа шүү дээ. Тэгэхээр бидний хувьд бол Монгол хүн гэдэг бол Монгол хэлийг гаргуу цааж юмсан тийм ээ. За тэр түүхээрээ бахархдаг их гүрнийг байгуулж байсан соёлын мөн одоо яг энэ соёлын мэдлгүүд нь бол голдуу одоо энэ сонгодог цаг үед буюу 15 дугаар зууны энэ мэдлгүүд бол ихэнх нь төвд бичгээр бас бичигдэж үтсэн байдаг. Тэгэхээр энэ одоо Монгол хүмүүсийн одоо үг дээдсийн сүнс гэх юм уу те энэ мэдлэгийг агуулсан ийм л хүнийг Монгол хүн гэж тодорхойлоод байгаа шүү дээ. Тэгээ энэ газар нутагт энэ газар зүүн одоо орчинд амьдардаг те алтаагаас хянганы нурууны хооронд амьдардаг тийм онцлогтой хүмүүс л байна да. Тэгэхээр яг Монгол хүнийг судалж байгаа гэдэг чинь та бол бүр ингээд түүхээс нь ингээд судлаад өмнө нь ямар байсан одоо дараа нь 15 16 дээр ямар байсан одоо ямар байгаа ингээд юу нь судалсан байна. Тэнгүүд яг өмнөх үеэс за жишээл Чингис хааны үеэс гэж бодъё л да. Тэр үеийн хүмүүс за одоогийн хүмүүсийн ялгаа юм юу байх шүү. За ер нь бол нүүдэлчин гэдэг энэ одоо соёл иргэншил чинь өөрөө дэлхийд байгаа маш цөөхөн соёл иргэншлийн нэг шүү дээ тийм ээ. Суурин нүүдэлчин баг ингээл хоёр болоо тийм. За байвал өөр сайн мэдэхгүй энэ судлааг болохоор. За тэгэхээр ийм онцлог өөрмөц соёл иргэншилтэй учраас бид нар бол за нүүдлийн соёл иргэншлэр нь устгах ёстой үгүй юу тийм. За байх юм бол яаж оршин байх юм? Тийм гэдэг ийм асуултын хариултын ирэлт анх гарч ирсэн. За тэгэхээр нүүдэлчин одоо манай монголчууд бол дээр үед ямар байсан бэ гэхээр тархаа утрахай тий энэ тэнд ингээ айгүйх оцлогдно хүмүүс чинь ингээ тархаа утрахай юм чинь тэгээд амар том арим байхгүй шүү дээ. Тэгэхээр төрд улсыг хүмүүгийн үеэс байгуулсан байна. Тэгээд тэрийг байгуулахдаа их онцгой төрд улс байгуулсан. Бусад улсыг бодвол ягаад гэвэл яг төрийн хамгаалтанд орж иж нэгдэж би бол өөрийгөө хамгаалах юм байна гэж төрдөө айг үнэж тэгж дурлж одоо бүр хүсэж өөрөө очиж тэ би одоо энэ төрийн иргэн хүн баймаар байна гэж танд дагаар орё гэж байгаа юм шиг ингэж орж явж исэн ийм артамл юм байлээ л дээ. Тэгэл яг хуу түүхийн олон хугацаанд унаж босож том эмпайр гүрнийг байгуулчих явсан дарлал мужлагч олон зуун жил явсан тэ гэхдээ зүгээр яг Чингис хааны үеийн монголчуудтай одоогийн монголчуудыг харьцуулах юм бол яг тэр эд мандаж явсан үеийнх нь их Монгол улсын монголчууд байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс бол ямар байсан бэ гэхээр дандаа энэ аливаа нэг юмыг дагагчд биш. Хөгжлийг тодорхойлогчд байсан. Нүунийг бид нар л хийх ёстой. Өөр хүн хийж чадахгүй. Тийм учраас бид нар хийх ёстой гэдэг. Ийм одоо юу гэдгийг асар өндөр сэтгэл зүйн хувьд те түүчэлдэг. Манлайлдаг. Тийм байна. Өөр одоо ерөөсөө одоо бол бидний өнөөдөр би одоо харьцуулахад бол аюу гонигтай. За Америк улсаас илүү хөгжинэ гэж Монгол улс бол байхгүй. Дэлхийн хөгжлөөс хоцорчихсон. Дэлхийн одоо мэдлэг шинжлэх ухааны оюуны сан энийг бол одоо европчууд, америкчууд, японочууд хөгжүүлдэг. Бид нар бол ингээд ашиглаад сууж ивэл баруун гэлэл байж идэг тийм нэг зомби шиг те. Ийм нэг сонин сэтгэлгээд амгаалцсан байна. Яг үнэ. Тэгэхээр ялгаа нь бол ерөөсө тэр л байна. Сэтгэлгээний бие даасан байдал алдагдсан гэсэн үг. Бид тэгвэл илүү муудсан байна гэсэн үг байна шүү дээ тий одоо хариуг. Энд чи одоо ингээд арга байхгүй
2-300 жил манжийн дарлалд явлаа тий. Дараа нь одоо Оросын дарлал гэж хэлчих болно шүү дээ. Оюуханы үед. Өөрөөсөө л Орос материалыг уншдаг. Тэгэл нэг жоохон алдаатай оноотой өдөө орчуулга хийгээл нэг эрдэмтэн докторын зэрэг хамгаалдаг. Тэгээ нөгөөх нь одоо юу гэдгийг дэлхийн шинжилгээ ухаанд ямар ч одоо хөв нэмэр оруулсан тэрний хаанч тэр санд нь байдаггүй. Тэгээ нэг судалгааны ажил нэртэй Монголд нэг тэдэн хүн байж хэдэн юм болж ижээ гэсэн нэг юм л нэг үлрүүдлээд шүү дээ. Гэтэл одоо энэ физикийн шинжилгээ ухаанаар хэдүүлээ харъя тий. Квантын шинжилгээ ухаан одоо энэ одоо юу гэдгийг харьцангуй онол гэл ингээл энэ том шинжилгээ ухаанд маш олон энэ том нээлтүүд хийгдлээ. Тэгээ тэрэн дотор мод бидний Орос хувь нэмэр юу байгаа юм. Яг үнэ. Тий. Гээ ингээ харахаар ерөөсөө айгу гонигтай байхгүй. Би ингэж боддгийн. Таасаа хэллээ л дээ. Бид нэр 13 дугаар зуунд тийм байсан гэд. Тэгмэд одоо бид нэр ингэдэг байхгүй. Нэг хүнийг магтах гэхээр гадаадын тэр хүн манай энэ хүнийг тэгж магтсан байлээ гэд. Тэрэнд нь их баярлцгаадаг байхгүй. Тэр чинь тэр хүн лаг хүн манай хүнийг магтчихлаа гэсэн ийм санаа яваад шүү дээ. Тэгэхэд 13 дугаар зуунд болохоор гадаадын нэг хүн ярьдаг байсан бахна шүү дээ. Монголын энэ хүн манай энэ нүр ингэж магтсан шүү дээ гэж ярьдаг байсан бахна. Тийм. Тэгнэхээсээ илүүтэй Монгол хаан монголчууд ийм одоо механизмыг бүтээлээ ийм зарлиг гаргалаа тий. Одоо энэ үнийг бид нар даах хэрэгтэй гэж л баг ярьдаг байсан байл. Тийм. Тэгэхээр энэ монгол хүн байхад энэ бичиг соёл, бичиг хэл их чухал нөлөөтэй байсан баг. Энэ талаар та бас нэлийн судалсан болов гэж би одоо сонсч байсан тийм. Энэ талаараа ярил. За бид нар бол яг уугуржин Монгол бичиг гээл тий. Уугураас авсан энэ бол 800 жилийн төвхтэй мөхтөл гэдэг. Өмнө нь бол энэ бол одоо 1000-2000 жилийн өмнө бол байж гисэн ийм судалгаануудыг бол манай хэлний эрдэмтэд Далиг Жомогш энэ төр бол хөрх юм зөндөө өглөөл яриад явдаг байсан. Гэхдээ мэдээж хэрэг бид нар ингээд нэг юмыг бодох хэрэгтэй. Магадгүй бид нар ингээд аман ийм соёлтой тий. Ерөөсөө ингээд аман аялгаагаар түүхээ дамжуулдаг, мэдлэгээ дамжуулдаг. Ийм байсан нь бол мэдээж байсан байх илүү давуу. Гэхдээ тодорхой хэмжээнд бичгийн соёл бол одоо нэг бааларшгүй тэр нэг хүнжулуу молуу тий энэ юун дээр нь үлдсэн байна шүү дээ. Одоо нэг орхны хөндийн ямар бичигч гэдгийг тий. За тэгэл Монгол бичиг гэх мэтлэн зөвхөн нэг бичигч биш. Энэ олон бичгүүдийг бид нар бол зохиохын зохиож нутгшуулж хэрэгжилж явсан байна. Тэгэхээр бидний хувьд бол тодорхой хэмжээнд ийм бичгийн соёл бол байсан. Магадгүй ингээд ярианы соёлоосоо бол илт одоо юу гэдэг тутмаг байсан байж магадгүй. Гэхдээ бид нар бол бичгийн соёлтой хардсан уу? За тэгээ энэ дээр бол илүү чухалчилж авч үзэх нь юу гэхээр зэрэг тэрэн дээрээ одоо юу гэдгийг ямар хив маяг, ямар мэдлэг, ямар сэтгэлгээг ингэж авч үлдсэн, дамжуулсан гэдэг нь илүү чухал. Тийм байна. Тий. Тэгэхээр бид нар бол одоо яг хөө Чингис хаан ингэж энэ нэг төрийн бичиг болгоод Монгол бичгийг тий. Тэгээд тэрнээс хойш бол одоо юу гэдэг одоо их төрийг их Монгол улсын төрөөс хойшоор л 800 жилийн түүхтэй гэж ингэж яриад байгаа. За тэр бол одоо тэр цаг хугацааг ингэж авч үзэл тэндээс хойш тооцох гэсэн үг. Тэгээ Монгол бичиг дээр бид нар бол харахад олон энэ их сурвалж олон одоо хад чулууны бичээс ч гэдэг юм уу тий. Тэгээд цогтын гэрэл төшөөний бичиг ч гэдэг юм уу. За эсвэл одоо энэ янз бүрийн эдлэл хэрэглэл шир тий одоо энэ цаасан дээр ч одоо байх нь байгаа тий. Энэ мэтлэн зүйлсийг харж яхад бол маш энгийн мөртлөө одоо маш энгийн мөртлөө яг Монгол хүндээ тохирсон. Монголын энэ одоо төрд засаглалд маш их тохирсон тийм бичиг бас байсан байгаа. Одоо жишээлбэл янз бүрийн авайг те нэг үсгээр тэмдэглэчээд өөрөөр ярьдаг ч юм уу, дууддаг ч юм уу. Тэгтээ энэ чинь нэг олон хүн ингээд нийлсэн учраас тэр бол өөрөө нэг тийм тэрэндээ л яг одоо зохицуулж төрөө барих гэж л тэгж зохиосон байна шүү дээ. За дараа нь бол яг энэ классик 15 6 дугаар зууны Монголын үед бол бичиг үсгээ бол сайжруулсан. Тэгэл одоо баруун Монголын тод бичгээ зохиогоол тий. За төв халахууд нь бол Монгол бичгээ бариад явсан. Гэхдээ энэ хооронд бол бас цаг үеийг дагаж бол шинжилэл хийх хэлбэл өөрөө ингээд нэг юм хөдлөхгүй ингээд байгаад байх юм бол үхдэг гэдэг байхгүй. Угаасаа энэ бол байнга усалж, өөрчлөгдөж, хөгжиж, солигдож, шинжлэгдэж явах хэрэгтэй. Одоо энэ дэлхийн
бусад газрын нээлтүүд те ямар үгээр орж ирэх нь тэр үнийг ингээл гадаад хаяад аж болохгүй авах нэгийг аваад орчуулгыг нь орчуулад ингээ баян хөдөлгөөнд амьд оршиж идэг. Тэгжиж энэ бол устгахгүйгээр оршин тогтнож идэг. Тийм шүү дээ. Тэгэхгүй өмнөхөөрөө байлгана гэдэг нь нэг авианууд л байж байгаа шүү дээ эхлээд бол тий. Тэгэхээр энэ хөгжүүлэлтийг бол монгол бичгээр маш сайхан хийгээд уг нь бол яваад ирсэн тийм ээ. Гадаад үгийг ингэж ийм дүрмээр бичнэ гэдэг дотоод үгээс өөртөө ялгаж бичдэг. Тийм айгу гоё одоо юу гэдгийг монгол хүний яг тэр яг нэг бие даасан сэтгэлгээгийн юу хасан бичиг байгаа байхгүй. Одоо тийм өдсөн тий тэрийг дэмтсэн тийм бичиг юм болоо гэж хардъя. Тэгэхээр бид нар бол яг нь монгол бичгийн салбарт бол одоо болорсофт бол нэлээ олон жил энэ асуудлыг ахаад дараагийн шатанд нь юу захим шатанд тий одоо захим орчинд захим одоо digital world гэдэг яриад байна тий. Энэ одоо хэрэглээнд нь байж ич эн чинь уламжлагдах байхгүй. Тэгэхгүй дөрөвний хэлдгээр үхчин. Миний монгол бичиг би ганцхан гараараа бичдэг. Айгүй гоё каллиграф зураад тэрийгэ хүнд ингэж би эндээ солилцоод тэгээд энэ бол тэр яг бичиг соёлоо авч үлдэж байгаа хэлбэр биш. Энэ бол нэг музейд тавигдах хэмжээнд авчиж одоо алж байгаа хэлбэр байгаа байхгүй. Тийм. За ингээд ийм сайхан байсан шүү гэж ярьдаг болгоол орхиж байгаа гэсэн үг. Бид нар зүгээр тэрүүнийг уламжлуулъя, авч үлдээ гэж байгаа бол технологийн орчинд бүр ямар ч асуудалгүйгээр хэрэглэх боломжтой болох хэрэгтэй. Тийм шүү дээ. Бүх хүний хэрэглээ өнөөдөр цаас биш компьютер болчиход шүү дээ, тийм. Тэгэхээр энэ орчинд энэ дээр бол ямар ч асуудалгүй латин гэрэл бичгээр бичиж байгаа бичдэгтэй яг адилхан юм болгох хэрэгтэй гэсэн ийм үндснээс бид нар бол энэ бичгээ бол захим орчинд одоо чөлөөтэй дүрслэх тэр тунгаан амал загвар гэдэг Unicode-ийн алдаа малдаг засаад ингээд кемо хөрвүүлэгч тийм үү одоо бол монгол бичгийн spell check хийдэгч болж байгаа шиг байна. За Кирилл монгол хоёроо орон чөлөөтэй хөрвүүлж байна. За чимээгээр ярихад монгол бичгээр Кирилл бичгээр аль алинаар нь гаргадаг боллоо. За одоо игүнэд те одоо игүнэ энэ хэмэл оюунда бас монгол бичгийг дэмжиж оруулах тий хамтд нь явуулна гэсэн ийм зорилготой харагдаж байна. Тий, игүнэгийн тэр AI чинь бол монголоор үнэхээр сайн ойлгоод сайн хариулдаг юм байл шүү дээ. Би ч сүлээд нэлээд ашиглаад байгаа л да. Манай хасаа их юу яж сурталчилж байгаа бид нарт. Гадны юм хэсээ илүү та нарын игүнийг ашиглаач гэж. Тий, энэ талаар жиж хойно зөндөө яригдах бах тий. Тий. За тэгэхээр ер нь дэлхийд даяашаад ер нь бол хавтгай болчихлоо. Бүгдээрээ л англиар ярий. Ер нь англи хэлээр нэлээд түгээмэл. Ер нь л дэлхийн хэл байсан. Одоо бүрч илүү болж ах шиг байна. За ингээд дэлхийд даяарч яхад та ер нь ингээд монгол хүний ондоошлол гэж их ярьдаг шүү дээ. Яг энэ монгол хүний сэтгэлгээ гэдэг яаж авч үлдэх юм? Ер нь авч үлдэх нь зөв юм буруу юм? Дэлхийдээ адилхан ингээд хавтгаараад явах хэрэгтэй. Ер нь бол бид нар энэ даяаршил гэдэг жоохон буруу ойлгоод байгаа шүү дээ. Зүгээр л харц байгаа. Хэрвээ ингээд бүх зүйл барууны соёл, барууны одоо энэ системүүд барууны онолууд бүгдээрээ зөв гэх юм бол тэгээд окей бүгдээрээ тийшээ тэгж идэх хэрэгтэй. За тэгээд тэрийг ганцхан бариад тороо дэлхий чинь зүгээр л хар цагаан болно шүү дээ. Өөр юм байхгүй. Өнгөхгүй. Өөр соёл, өөр одоо өөр өнцгөөс хардаг те ийм өөр сэтгэлгээ бүх юм чинь байхгүй болно. Тэгэхээр энийг бол даяаршил гэж үзэхгүй байгаа шүү дээ. Даяаршил гэдэг чинь одоогоосаа энэ ондоошил гэдэг юм чинь зайлшгүй байх хэрэгтэй болчиход байгаа. Энэ бол байгалийн бүр баг нөхцөл. Юу гэхээр Алтай хянганы завсар энэ одоо Монгол улс ингээ байгаа бол энэ газар нутагтаа тохирсон одоо аж ахуйтай, зан заншилтай, шашин номлолтой, бичиг үсгтэй тэгээд яг эндээ тохирсон хэлбэрээр магадгүй энэ одоо жишээлбэл энэ мужид чинь огт одоо өөр дэлхийн хаанч ургадгүй амтан байна. Амьдэрдэг шавж хорхоо одоо ан амтан байна тий. Тэгэхээр эн чинь өөр байхгүй юу? Магадгүй яг энэ манай Монголын соёл хамгийн мундаг гэх тэр Эквадорд байгаа ч юм уу эсвэл одоо Австралид очиод дайраад бас тэнэглэл болно тийм ээ. Энд чинь тэнд чинь бас нэг зөвхөн одоо имж гэдэг тэр нэг амтан зөвхөн тэр Австралийн төв дээр байдаг ч юм уу тий. Тэрэн дээр зохирсон зөндөө олон одоо соёл үүсцэн, зөндөө олон мэдлэг үүсцэн явж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар нэг юмар ингэж тулгаж ингэж явна гэх юм бол энэ бол одоо дэлхийгээ харанхуй болгож байгаа тал баг адилхан. Нэг л өнгөтэй болно гэсэн үг шүү дээ тий. Ерөөсөө л хар цагаан буруу зүг ингээл болоо. Тэгэхээр зөв даяаршил тэгвэл юу юм бэ гэхээр зөв миний одоо бас зарим эрдэмтэд ч гэсэн ер нь бол энэ талаар бол хэлсэн бичсэн юм зөндөө байгаа бах. Альва соёлыг респект хийгээд
хүндэтгэж үзээд те. Тэгээ хоорондоо чөлөөтэй коллектив коммуникац хийх асуудал байхгүй. Холбогдох хэрэгтэй. Бид нар одоо юу гэдгийг Монголын соёлоор одоо Монголд одоо тий юу гэдгийг бид нар нэг өөр ингэс нэг онцгой зөндөөл олон юмнууд байгаа шүү дээ. Одоо бүр хамгийн одоо нэг юу гэдгийг ингийн нэг жишээ авъя л да одоо жишээлбэл юу яаж болох вэ? За одоо ингээд мал хонд өхөөрэй гэж бодъё тий. Хонд өхөөрөхөд монголчууд яадгүй үнэн ингээл гараа гаал голын таслал айгүй хэцүү тий. Тэгэхэд нөгөө юу н арабууд бол одоо гэдэг хоолойг нэг ирчээд бүх цусыг нь юулээд тий. Тэгээ нөгөө магадгүй нөгөө өгч байгаа одоо малдаа айгүй хэцүү тий. Монгол хүний одоо тэр төхөж байгаа хэлбэр чи Монгол хүндээ өөртөө айгүй хэцүү малдаа айгүй жаргалтай гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр эн чинь өөрөө жишээлбэл нэг л юм байгаа. Гэтэ өөр хийгээд шүү дээ тий. Гэтэ өөр тайлбарлаад шүү дээ. Нөгөөдг нь махан одоо цэвэрхэн гоё байна гэдэг. Тэгтэл энэ үнийг ингээ нарийн хөөх юм бол сүлийн үед юу гэж харагдаж байна вэхээр айгүй хайпи амтны мах чинь айгүй ирүүл байна гэдэг шүү дээ тий. Одоо нэг өхөр мөхрийг хөгжим сонсгоол Японд тий. Тэгэж мэгж массаж хийж байгаа л явал айгүй гоё амттай айгүй ирүүл ийм мах зах болоод байна гэдэг байна. Тэгэхээр эний чинь бидний энэ соёл тэнд хийгээд өгцөн байна шүү дээ. Зүгээр ингээл хайпи гаргаал хайпи явуулж чинь тий. Энэ үечлээ ингээд ийм нэг юмыг ондоогоор хийх тий. Ондоогоор одоо тайлбарлах ийм үзэгдэл дэлхийд даяар зөндөө байгаа гэсэн үг. Магадгүй зүгээр энэ том глобал системүүдэд бид нар тий одоо системийн зүгээс нь харах юм бол яаж одоо үр өшигтэй байж болох уу? Нэгдсэн ийм хүм болгоны одоо ийм ерөнхийлчилж болох ийм системүүдийн хувьд бол бид нар бол яг ингээд өөрчлөлтөд явж болно. Тэр үнийг хэрэглээд өмнө манад байгаагүй дэлхийд даяараа ийм нэг глобал систем байна. Одоо юу гэдгийг гайлын системд бид нар холбогдох ёстой шүү дээ. Нэг бол газэлгийгээ ингээд барихын тулд тий. Тэгэхээр энэ интеграц их асуудал хатах ерсэн. Дэлхийд даяараа бид нар зөв интеграц хийх гэдэг чинь хамгийн том одоо глобалчлал. Харин локал энэ одоо юу гэдгийг системүүдийг устгах нь гэдэг чинь өөрөө тэр одоо үзэл баримтлал буруу байгаа. Тэгэхээр танаа хийж байгаа одоо үйл ажиллагааг би ингэж хараад байна л та. Дэлхийн нийтийн имийг аваад ашиглая. Гэхдээ Монгол гэсэн тэр сэтгэлгээгээ эндээ уусгаад тэгээд авч одоо ашиглая гэсэн ийм санаатай байгаа юм байна гэж ойлголоо. Тийм тэгж ойлгож байна. Одоо бид нар нэг ийм слоган гэдэг байгаа өрөөнд дээр бичсэн байгаа. Knowledge is global, culture is local гэдэг. Унаач яасан гоё. Тэгэхээр бид нар мэдлэг бол глобал хүн төрөлхтний мэдлэгийг бүх хил дээр бүх хүн авчих хэвээр. Одоо манай хиймэл оюун, хиймэл хүн тэрийг эзэмшсэн байх хэвээр. Гэхдээ соёлыг те тухайн соёлыг тэр соёлоор нь одоо хүндэтгэж ойлгож харилцдаг байх хэвээр байна гэж үзээд энэ хоёрыг хоёуланг нь эзэмшсэн ийм л оюуныг бүтээгээ зориод байгаа. Монголоор сэтгэдэг хиймэл оюун гэсэн үг шүү дээ тий. Тийм. Мэдлэг нь одоо өөрөөр хэлбэл монголоор сэтгэдэг. Гэхдээ дэлхийн хэмжээний мэдлэгтэй. Өөрөөр хэлбэл бид нар одоо англи хэл дээр чи асар олон шинжлэх ухааны одоо пейперүүд гараад одоо дэлхийн бүх юунууд шилдэг одоо шинжлэх ухааны нийтлүүд англи дээр л одоо гарч шít. Тэ? Тэгэхээр эн чинь бол ингээд ерөнхий мэдлэг чинь өөрөө англи хэл дээр үсээд байгаа хөөх дэлхийд даяар. Тэ? Германчууд ч гэсэн англиар тэрийг биччихэл байна. Францчууд бичиж, Япончууд бичиж тэ. Тэгэхээр ингээ англи хэл бол одоо бидний нэг ийм зайлшгүй давхар байх. Ийм одоо хэл мөн үг хэл мөн болчихж байгаа. Гэхдээ бид нар өөрсдийнхөө хэлийг ерөөсөө орхичлахгүй. Монгол сэтгэлгээгээ хадгалах хэрэгтэй. За нөгөө магадгүй тэр Филиппинч байдаг юм уу Африкийн нэг улс ч гэсэн ер нь бол тэгэл явж байхад болж байгаа байхгүй тий. Өөрийнхөө одоо тэр газар нутаг газар нутагтаа үссэн байсан тий одоо хэрглэж байгаа тэрийг авч үлдээд харин дэлхийн мэдлэгээс хоцорчлохгүй. Тэгэхээр одоо манай жишээлбэл хоёр модель үүд. Нэг нь бол одоо жишээлбэл яг цэвэр монголоор сэтгээд тэгээд харилцдаг тий. Тэрний бол монгол хэл нь бол их сайн. Тэгээд юу гэдэг ерөнхий мэдлэг нь жоохон таараа байдаг. Тэнгүүд бид нар ерөнхий мэдлэгийг нь сайжруулад баахан англи ингээд датагаар сургаад тий ингээд явчихгууд нөгөөдхий чинь ерөнхий мэдлэг сайжрах хэрэг монгол хэл нь муудаад байдаг тий. За тэгэхээр хоёр өөр яг нэг асуултыг хоёр өөрөөр хариулна. Гэхдээ хоёулаа зүгээр ийм мэдлэгийн юу гэдэг ерөнхий мэдлэг биш хоёулынгийнх нь мэддэг хэмжээний одоо юу гэдгийг асуулт байлаа гэж бодъё тий. Энгийн асуулт. Тэгэхэд тэр чинь хоёр өөрөөр хариулдаг. Өөрөөр хэлбэл монголоор сэтгээд нэг монголоор хариулах өөр англиар сэтгээд монгол руу орчуулж хариулах нэг өөр.
Гэхдээ тэр чинь утга нь адилхан биз дээ. Утга нь заримдаа өөр байж болно. Тийм. Одоо тийм case by case те тохиолдлуудаас хамаарат. Гэхдээ монголоор сэтгэн гэдэг чинь альва нэгэн те тэр асуултыг яаж ойлгох вэ гэдэг чинь өөрөө. Яг наадах чинь л асуумаар. Ер нь ингээд яг монголоор сэтгэдэг хиймэл оюун хийхэд хүндрэлүүд юу вэ? Ер нь яг асуудал гардаг уу? Хамгийн их гарч байгаа юм юу юм ч юм уу те. Яг энэ яаж хийгдэж байна? За монголоор бид нар манай монгол модель бол яадгүй гэхээр зэрэг дата нь суур монгол мэдлгүүд нь маш бага байдаг. Тэгэхээр өгдөл нь дэндүү багтаад байдаг. Тийм учраас одоо юу гэдгийг шийдлэг ухааны асуулт асуухад маш их одоо халюцинашн хийдэг. Тийм тэр халуурал хийдэг. Гэхдээ одоо бид нар нөгөөхийг нь ингээ англи датаг нэмж өгөөд тэгээ энүүнийг халууснаас хийхгүй хариул гэхээр зэрэг хариулж байгаа байхгүй юу? Зөв хариулна. Гэхдээ авсан мэдлэг нь яг англи хэл дээр авчихсан. Тийм байна. Тэгээд тархин нь ингэж орчуулга юм шиг хариулж ажиллаж байгаа байхгүй юу? Гэтэл англиг бид нар ингээд англиар датагаар нь өгөөд англиар нь сэтгүүлээд монголоор нь хариулахаар бас нөгөөдөг чинь юм орчуулгын хэлээр ярьж байгаа юм шиг ийм хэлбэр гаргана. Гэтэ одоо бол мэдээж дүрм мөрмийн хувьд бол маш сайн болчихсон. Одоо энгийн хүн бол баг анзаархааргүй болчиход байгаа. Тэгтээ энэ чинь нэг логик сэтгэлгээ тэр модельүүдийн чинь өөрийнх нь харж байгаа өнцөг сэтгэлгээ энэ төр чи өөр штэ. Тэгэхээр энэ нь ялгаатай байдаг байхгүй. Гарж байгаа гаралт нь ингээ адилхан харагдаж байгаа юм шиг боловч энгийн асуултан дээр адилхан Тэгтээ жоохон логикийн асуултан дээр өөр бол авчихна. Яг монголоор сэтгэхэд байх гэсэн үг шүү дээ. Яг монголоор сэтгэхэд байх. Бид нар өөрөөр хэлбэл мөсөн дээр мөнгө аяг тэр юу вэ? Энэ чинь одоо мөс гэдэг чинь одоо хатуу юм гялтхандаг За тэгээд тэрэн дээр нь цагаан юм байх юм шиг байна. Сармаар гэл ингээл ийм одоо ингээл бид нар чинь нөгөө нэг тэр логикийн хувьд манай модель яаж юу гэдгийг thinking хийж ингэж яриад байгаа одоо сэтгэж ийн гэдгийг ингээд детальчлаад ингээ харна шүү дээ Тэгэхээр чин зэрэг одоо юу гэдгийг энэ бол энэ ингэж хэлж байгаа учраас энэ бол ийм байж болно. Эсвэл одоо юу гэдгийг тийм байж болно. Эсвэл ийм байж болохгүй гэдэг ч юм уу Ингээд ийм шат чатаар нь алхамаар нь хардаг байхгүй. Тэгэл харахаар нөгөө хоёр чи өөрөөр харна шүү дээ. Нөгөө одоо хоёр модельээ харьцуулаад харахад одоо юу гэдгийг хон дуутай хонлоо дээрээ дигээтэй тэр юу вэ гэлдэг чинь тийм ээ. Монгол модель чинь бол энэ бол нэг ийм хон дуурдсан байна хон гэж дуурдсан байна амтай юм байна ингээд ингээл цаашаа за нохоо байж болох уу байна гэвэл тэр хонлоод ирэх дэгэ нь юу байж болох уу гэл ингээл сонь юм бодоо явчихна. Тэгтээ нохоо гэдэл ер нь хамаагүй илүү таана одоо тэр онцгойг л тэгэхэд англи модель бол чинь таахгүй шүү дээ. Энэ хонлоо дээрээ ийм эргэлцсэн юм сүлдээ нэг амар нэг амт юм байна Тэгэхээр энэ бол сармагчин байж магадгүй гэх. Тэгэл аавна гэсэн үг. Та нар яаж хийж одоо маш удаан хэр удаан хийсэн бэ? За яг бид нар ингээд бүр анханаас нь сүрээс нь хөөх юм бол одоо 20 гаруй жил болж штэ. Тийм баг. Өөрөөр хэлбэл одоо Монгол хэлний энэ одоо зүгээр бидний энэ үсэг бичиг яаж захим орчин чөлөөтэй байх вэ? Тэр хоёр үсгийн асуудлыг захим орчинд компьютер чийдгээс ахвалал 2000 оноос ахвалал энэ дээр ингээд багваагаар эхэлсэн. Тэгэл дараа нь одоо үсэг байж байгаад үг болоод үгийн төвшөнд одоо нөгөө нэг болор спел чекер гэдэг байгаа тийм ээ. Болор дуранг одоо үг зөв эсхийг таньдаг үг зүйн судалгаа хийгээл тэрэндээ тохирсон одоо системүүдийг хийгээл програмуудыг хийгээл санал болгоод явж байсан. За одоо тэгэл болор тойл гэдэг юм уу англи монгол хоёр үгийн санг ингээл харьцуулаад үгүүгээр нь харьцуулаад. За тэгэл цаашаага одоо найруулга утга зүй рүү орсон, найруулга зүй рүү орсон, өгүүлбэр зүй рүү орсон. Ингээл багаагаар явсараа бид нар 2019 онд авир руу орсон чимээгээ одоо Монгол яриаг яаж текст рүү буулгах вэ? Текстийг яаж монгол авир руу хөрвүүлэх үгээд. За тэгээ 19 оноос хойш явж байгаад 20 авиагаа гаргацсан чинь ингээд нэг гэр мөрөө нэг бас авиагаараа хоолоогоороо дуугаараа өдөрчмаар болно шүү дээ Тэгэл тэрнээс чинь болол бид нар игүүнэг 2021 он зохиосон. Тэгэхдээ яг нэр нь бол 19 онд бид нар баг зохиоцсон байсан. Тэр нь бол зүгээр ингээд игүнэ гэрэл асаа
үнэ хүшиг хаа гэдэг ч юм уу ингээд юм команд биелүүлэхийн тулд ямар нэг юм дуудах хэрэгтэй болоод тэгээд дуудлагын нэр гэж одоо туслахынхаа нэрийг те зохиосон гэсэн үг. Тэгээд дараа нь энийг өргөжүүлээд одоо ChatGPT чи 2023 онд оны 11 сарын сүүлээр хүчинд те тэр одоо тесрэлт хийгээд large language model бол энэ бол ийм одоо юу гэдгийг гахалтай сайхан ажиллаж байна гэдэг дэлхийд даяар энэ чинь анх гаргаж ирсэн шүү дээ. Тэгэхэд бид нар дандаа small language model гэж хэлж болно. Тим загвараар оролдоод байсан байхгүй. Large language model-ыг бид нар ерөөсөө оролдох боломж байхгүй. Ягаад гэвэл маш их зардалтай. Асар их чипүү, асар их суперкомпьютер, асар их тогтцохлогоо байж иж маш их дата байж иж тэр үнийг сургадаг. Яг тийм. Тэгэхээр бидний хувьд бол анх 2018 онд Google-ийн Transformer гэж шинжилгээ ухааны пепер гарч ирсэн. Одоо энэ бүх модельүүдээр Transformer модель явж байгаа шүү дээ. Загвар явж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэрийг уншаад бид нар одоо Монголын анхны BERT гэдэг Mongolia BERT гэж маскет модель байхгүй. Одоо ингээд нэг хуудас текст байлаа гэхэд нэг үгийн дарчаад энд ямар үг байх боломжтой вэ гэх тээ. Тэгээ тэр үнийг хамгийн зөв таадаг тийм модель гэсэн. Гэхдээ энэ бол large language model байсан. Тэгэхээр бид нар 2018 онд large language model сургаж ирсэн байна шүү дээ. Гэхдээ тэр нь generative биш. Одоо ChatGPT generative гэхгүй зүгээр масклдаг. За энэ мэтлэн ингээд судалгааны энэ шинжилгээ ухааны дэлхийн хэмжээ оюуны ололтын одоо топ тий одоо cutting edge гэж яриад байгаа энэ одоо технологийн хамгийн өндөр дэвшил хамгийн өндөр одоо энэ нийтлэл пеперүүдийг нь уншаал тэрийг нь имплемент хийгээл явж ирсэн. За тэгээд ChatGPT-г 3.0 3.5-ыг гаргаад дэлхийд даяар ингээд шуугуулхад бид нар бол тэгвэл одоо мөнгө ишээгээ цацъя тий том болгоё том модель хийгээл гэтэл дэлхийн том компаниуд одоо Google, Facebook тий одоо өөр бусад зөндөө газрууд байна тийм үү. Эдгээр өөрсдөө бас л ерөөсөө 2-3-7 хоногийн дараа л Gemini гэх тэнд гаргаал тий. Тэнд хаттууд DeepSeek гэх юм ингээл гаргаал явцсан шүү дээ. Тэгэхээр эн чинь тийм юу хэлэх гээд байна вэ гэхээр амар комплекс асуудал ерөөсөө биш. Зүгээр л томчууд эрсдлийнхээс хагаадсан юм. Ямар үр дүн гарах юм гэдэг. Баахан мөнгө ингээд цацчлаа тий. Тэнгүүд үр дүн үр ашиггүй гараад байвал яах юм тий. Тэр нь бэлэн байгаад байдаг. Тий. Тэгэл хүлээж исэн гэсэн. Тэгэл тэнд галзуу нөхөр ингүүт нь үр дүнээ харчлаа тий. Окей тэгвэл хусъя гэл үгээр гуссан. Тийм баг. Тэрэн донд манайх явж исэн гэсэн. Тэгэхээр та ч зүгээр 20 жил мэдээлэл цуглуулсан гэсэн үг байна. Тэгэж болно тий. Ер нь бол AI чинь тэр чигтэл маш том мэдээллийн л одоо далаа байж байгаа шүү дээ тий. Тэгэхээр үндэсний мэдлэг, үндэсний дата гэдэг тийм нэг хоёр ойлголт байгаа юм л та. Энд дээр одоо хоорондоо ямар ялгаатай? Яг юу хэлээд байгаа? Үндэсний гэж байгаа шүү дээ тий. Тэр үл яг одоо үндэсний дата гэдэг чинь монгол хэл дээр байгаа монгол хүний зохиосон өгөгдлүүдийг л бид нар үндэсний дата гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр одоо энэ нь бол текст хэлбэртэй байж болно, зураг хэлбэртэй байж болно, аудио хэлбэртэй байж болно, видео хэлбэртэй байж болно тий. За магадгүй өөр одоо юу ямар ч хэлбэртэй байж болох юм. Янз бүрийн хэлбэрээр оршиж иж болно. Гэхдээ тэрийг хүн зохиосон байх хэрэгтэй. Тэр энэ монгол хүн. Тэгэхээр яг хүний энэ үйлдвэрлэсэн датаг л бид нар үндэсний дата гэж нэрлэдэг байгаа. За тэгээд тэр дата чинь бол яг одоо игүнэ гэдэг юм уу энэ суурь модельийг сургах чинь баг 1% л болдог байхгүй. 99% нь хиймлэр үсгэж иж. Тийм үү. Үцэн гэсэн үг. Тэгэхгүй болохоор бид нар чинь одоогоос ингээд нэг игүнэг хийчихэр дэлхийд даяар монголчууд нь ч ялгаагүй одоо итгэж чадахгүй байгаа нь тэр ихгүй. Тийм баг дата тий. Харин тийм. Яаж ийм том юуг сургадгийг тийм байхгүй гэдэг. Тэгэхээр бид нар энэ хиймлэр одоо бид нар чинь өөрсдөө тэр хиймэл датаг үүсгэх маш олон юу гэдэг яг шат дамжлагаар нь явцсан ба шүү дээ. Тий. Үсэг яаж үүсдэг юм. Тэрүүгээр яаж үг үтээдэг юм. Үгээрээ яаж холбоо үтээх юм. Тэрүүгээрээ яаж өгүүлбэр бүтээх юм те. Тэр ингээд ийм төгсгөлөг төлөвт автомат гэж одоо байдیں۔ Одоо автоматын онлын нэг юм юу байхгүй юу? Одоо нэр том юу. Тэгэхээр бид нар тийм автоматаа зохиоцсон. Тэр автомат чинь ажиллаж ийж манай одоо энэ болор дуран спел чек гэдэг юм уу те. Тэр чинь шийдэгдсэн байхгүй юу? Тэгэхгүй болохоор зүгээр нэг баахан үгийн одоо англи спел чек гэдэг байгаа тэр үгийн алдаа шалгадаг тийм ийм механизмаар явах юм бол монгол хэл шийдэгдэхгүй байсан байхгүй. Ягаад тэгэхээр тэр чинь нэг үгнээс 2-3 мянга үүсдэг тийм нэг язгуураас. Тэгэхээр ингээд
тэр бүх үссэн үгээр нь ингээд асар том сан үсгэж агаад тэгээд нөгөө нэг англи спел чекер шиг ажиллуулах гэхээр нэг хуудас текстийг 2 минут шалгадаг юм. Хэрхий аргагүй ч гэдэг байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхин тулд бид нар тэр автоматыг нь зохиож ирсэн, транстусыг зохиож ирсэн. Тэгээд энэ дээрээ суурлаад дараа нь юм хиймэл өгдөл үүсгэх одоо суурьудаа тавьсан байсан гэсэн үг л дээ. Нөгөө Terminator-ын Skynet-ийг баг бүтээчихэд байгаа юм шүү дээ. За үндэсний мэдлэг гэдэг нь одоо юу гэж харж байна? За мэдлэг нөхөр зэрэг тэр одоо үндэснийхэн тэр датан дээр үндэсний одоо тэр дата гэдэг чинь бол нэг осны одоо манай одоо үгийн баялаг байна шүү дээ тий. Тэр нэг байгалийн баялаг гэдэг шиг үндэсний нэг баялаг авах болчихж байгаа байхгүй юу? Үндэсний мэдлэг дата өгдөл гэдэг нь. За тэгвэл тэр өгдөл дээрээ суурлаад үүсгэж байгаа мэдлэгийг үндэсний мэдлэг гэж байгаа. Одоо өөрөөр хэлбэл бид нар энэ дээр одоо юу гэдгийг Монголын одоо онцлог мэдлэг гэх юм бол зөндөө шүү дээ. Мал аж ахуйн талаар байна тий. Одоо бид нар яаж малаа ямар цаг үед яаж хариулах юм тий. Намар болохоор яагаад залхинд ингээд дээр өндөрлөг газар байлгаад байдгийг, хавар болохоор яагаад доош нь болгодгийг, нүмер газар байдгийг тий. Ингээд энэний ард чинь одоо амьдрахын нэг том ухаан явж байгаа л байхгүй юу. Тийм байна. Тэгэхээр энүүнийг бид нар одоо жишээлбэл үндэсний мэдлэг гэж хэлж болно шүү дээ. Тийм ээ. За одоо ангаахын тал дээр байна тийм. Яаж хүнийг эмчилдэг, яаж бид нар одоо ингээл мэдээж хэрэг акутны богино хугацаанд үйлчлэг Европын медицин бол бид нарт хэрэгтэй. Гэхдээ тэрийг яаж тэгвэл одоо уламжлалт мэдлэгтэйгээ хослуулж илүү болгох юм тийм. Аль алинд нь уламжлалт мэдлэг одоо Европын глобал медицины салбарыг дээш нь болгодог одоо үүдийн глобал энэ медицин ч гэсэн үндэсний энэ уламжлалт арга ухааныг ч гэсэн сайжруулж өгч болно шүү дээ. Тэгэхээр аль алийг ингэж хослуулж явах хэрэгтэй. Тэгэхээр энүүгээрээ дамжаад тэн дээрээ суурлаад тий сайжруулсан үндэсний мэдлэг үүсэл яваад байгаа гэсэн үг байна. Тийм. Тэгээд тэр мэдлэгийг яаж дата болгож байна? Мэдлэг дата болохгүй, датаг мэдлэг болгоно. Одоо би бол ингэж бодоод байна л та. Мэдлэг гэж таасаа ингээд хонь малаа ингэж хариулдаг гэдэг. Энийг бол нэг хүн мэдээд байгаа байхгүй. Тэр чи одоо нэг хүн бичмээр шүү дээ. Дата болгомоор шүү дээ. Тэр хэлбэрийг бол яг уу ярьчиж болж юм тийм ээ. Жимэгийн одоо яриад бид нар тэрийг нь аудио болгоод оруулчих болж байна. Бидний хувьд бол одоо ингээд үндэсний төв намын сантайгаа хамтарч ажиллаж байна. Янз бүрийн өмнө бичсэн энэ одоо юу гэдгийг баримт материалууд, ном дэвтрүүдийг оруулж ийн гэсэн үг. Тэгэхээр эндээс гол одоо мэдлэгийг үсгэж байгаа гэсэн үг. Би ингэж боддөг. Манайх ер нь их харанч. Нэг ном бичлээ гэж бодлоо л дээ. За яг номыг тэр чигээр нь одоо ингээд интернеттэй байгаа хайшаа. Ядаж Википедиа дээр тэр номныхоо тайлбарыг ч юм уу, плотын ч юм уу ингээд тавьдаг. Тийм юмнууд их ховор надад санагдаад байдаг. Би ч нэг кино нэвтрүүлэг хөтэлдэг. Тэгээ тий Монгол кинонуудын талаар ингээд мэдээлэл ингээд хайгаад яхаар юу ч гарч ирдэггүй байхгүй. Тэгээд ерөөс тэр тийм одоо дата ерөөс маш ховор юм байна. Яг Монгол одоо мэдлэгийн талаар гэх юм уу тий. Тэр бол яг Монгол хүний тийм одоо харамч гэхээсээ илүү те цөөхөл байгаа байхгүй. Тэрүүнийг 3 сая хүн ингээ бичих гэхээр тэрэн дотроос тэрийг бичих завтай, цагтай, сэтгэлтэй хүн хэд байх вэ те. Гэтэл 300 сая хүн дотор хэд байх вэ те. Ямар нэг нөхөр гараад ирж байгаа байхгүй. Тэгээ оруулчаад байдаг. Тэгэхээр энэ бол яг мэдлэгийг бүртгэж байгаа нэг хэлбэр. Тэгээ бүртгэх хүн тэнд нэг гарч ирээд идэг. Манайд бол цөөхөн ардаг. Тийм учраас ариун байдаггүй. Тэгэхээр бид нар бол яаж үг гэхээр мануалаар яг ажиллаж байгаа байхгүй. Манай дата баг өөрөө гараад тий. Тэд нар өөрөө ажиллаад тэгээ ном дэвтрийг скандаад за мэдээж хэрэг тэр чи одоо зохиогч эрхийн асуудал яригдана. Тэгэхээр тэрийг бид нар респект хийж байгаа. Өөрөөр хэлбэл одоо сүүлийн үед бол яг ном зохиолын зохиолчд нь өөрсдөө барьж ирээд байгаа шүү дээ. Энийг ингүүнэд оруулаад өгөө тий. Олон түмэнд одоо энэ зөв мэдлэг хүртэмээр байна тий. Одоо тэр жорлон морлон гэх нэг оюун гэрэлбай энэ ч одоо жорлон гэж ярьж байгаа болохоос цаанаа бол өөр шинжлэх ухаан яриад байгаа маа тий. Тэгэхээр энүүнийг зөв мэдлэг зөв одоо хөвшил олгохын тулд энэ материалуудыг оруулаад өгөөч гэдэг юм уу. За одоо ингээд шинжлэх ухааны академийн тэр амьдрахын ухаан гэсэн 3 том бот байна тий. Бид нар гэрээ хийгээд за энүүнийг одоо юу гэдэг игүүнэд оруулах хэрэгтэй ч гэдэг юм уу. Ингээд явж байгаа одоо хандлага бол ер нь ойлгох хүмүүс нь ойлгоод зүг эргэж байгаа. Тийм байна. Өмнө нь бол ингээд бариа суучдаг те энэ бол миний зохиогч ирэх би чамд юу ч өгөхгүйгээ те. Тэгэхээр одоо тэгж бариад суугаад байгаа нь сул тал болоод байгаа байхгүй. Та үнэхээр тэр үнийгээ те хүнд хэрэгтэй юм ийсэн бол тэрийгэ хүндээ хүргэе гэж байгаа бол энэгээр хүргээч л гэдэг.
ийм механизм ажиллаж байгаа. Энэ яг тэгж би боддгийг. Яг харамлаад ингээд байраас очдөг гэж бодлоо. Тийм хүмүүс байгаа. Тэгээд ирээдүйдээ ойлгоцгоогоо тий. Гэхдээ бид нар бол яг энэ нэг яг Монгол улсын хувьд нэлээд сайн одоо юу гэдэг энэ дээр бас цогц хэрэг зөрчихгүйгээр яаж ийм их дата бас бүрдүүл болоод байна вэ гэхээр 1990 он хүртэл маш олон ном төвтөр бүгд найрамдах Монгол ард улсын одоо хөрөнгөөр гэх юм уу тий бичигдсэн үүсцэн байдаг. Тэнгүүд эн чинь цогц хэргийн зөрчилгөө болчихж байгаа байхгүй. Улсын төсвөр хийцэн. Ажлууд болцсон гэсэн. Тэгэхээр энэ бол тэгээ дээр нь нэлээд чанартай байдаг. Маш олон редакторлцсан тий. Нэгдүгээр редактор, хоёрдугаар редактор гэдэг ном болгоны арчих уу байдаг. Тэгээд эн чинь хэдийгээр ийм нэг үзэл сурталын цензур янз бүрийн юм байдаг ч гэсэн үгийн одоо юу гэдгийг үлвэр зүүн бүтэц найруулга энэ талаасаа ч гэсэн давхар редакторлагдаад хайрцангуй хэлний хувьд чанартай дата байдаг байхгүй. Тийм. Дээр үеийн орчуулгууд ер нь гоё байдаг, бичиглэлүүд гоё байдаг байсан тий. Сүүлийн их жоохон ер нь яг гоё хിവэрэл байгаа л та. Гэхдээ зарим нэгэн жоохон яг хав тэр чи одоо хүн хүнээс хамаараа чадвартай нэг нь гоё байлаа гэхэд чадваргүй одоо асар олон хүн өөртөө ном бичих боломжтой болсон шүү дээ. Тэгэхээр тэгэл өөртөө бичиж эдит хийхгүйгээр шууд тэгэл бараг гаргачих шахвал юм байна. Тий. Танаа юу хамт олноор би яг бахархаад байна л та. Тэр одоо Игүүнэгийн ажилчид юм байна. За Монголын ингээ програм хөгжүүлэгчд ингээ юм байгаа гэхэд дэлхийд дээр нь монголчуудын энэ програм хөгжүүлэлт энэ монгол инженерүүд аль төвшөнд явж байгаа шүү. За инженерүүд гэж ярих юм бол бид нар бол одоо дэлхийн эхний 10 дэх юм уу те одоо маш дээгүүр явж байгаа. Манайх бол одоо 7 хоног болгон химэл оюуны энэ салбарт гарч байгаа хэдэн мянган пейперүүдийг уншаад туршаад за өөрсдөө бичих завгүй байдаг. Игүүнэгийн ажил инженерүүд бол дандаа нөгөө бүтээх гэж хэрэгжүүлэх гэж имплемент хийх гэж системүүд зохиож байгаа учраас тэрлүүгээ илүү анхаарал авчдаг. Тэрнээс биш би бол бас дэлхийд байхгүй 10-20 пейпер гарахаар ийм ажлууд бол хийгдсэн шүү. Одоо доктор зэрэг хамгаалах юм бол тий. Бичиж гаргаач. Гэхдээ бид нар тийм зав байхгүй шүү. Нэг хүн томлоод энэ зав гаргаад хийлтэй. За тэгээд эднэрийн бид нар зарим юмаа бол яагаад ингэж open тавьдаггүй вэ гэхээр зэрэг алдах бас ихтэй байдаг. Тийм одоо know how яг хөө ингэж Google шиг том болчих юм бол асуудалгүй. Эсвэл Facebook шиг зах зээлээ эзэлчих юм бол асуудалгүй. Яа тэгвэл бид нар түвчээлээд явж байгаа учраас одоо юу гэдгийг хин нэгэнд одоо алдах гэх эрсдэл байхгүй болчих жоох байхгүй. Зүгээр одоохондоо бид нар жоохон глобал олон улсад тий өрсөлдөх хэмжээнд ийм амбицтай явж байгаа газрын хувьд бол бас зарим юм ингээд цагаан цаас шиг эрт дэлгэчих чинь арай бас болохгүй байгаа байхгүй. Тийм ээ тий. Гэхдээ энэ бол харуулж болохоор юм байхгүй. Тэ чинь та нарын ингээд нууц вэ штэ энэ чинь тий. Яг том болчих юм бол дэлгэхэд асуудалгүй гэж. Одоо бол яг нууц байгаа юм чи энийг бол харамлж болно. Тэгэхгүй яг олон нийтэд хандсан тийм мэдээллийг бол ерөөсө харамгүй л нийтэлж явах хэрэгтэй гэж би бас бодож байна. За хиймэл хүнийг ингээд ер нь баг бүтээсэн юм. Тий, одоо хүмүүс бол гайхтыг. Хиймэл хүн гэдгийг одоо ингээл нэг оровт гарч ирэл тий. Тэгэл ингээл нэг юм болно гэж бодоод тахшаа. Үгүй бид нар бол юу хийгээд байгаа вэхээр зэрэг физик тодорхойлолтоор нь хүн биш. Философийн тодорхойлолтоор нь хүнийг хийгээд байгаа гэж хэлж болно. Ягаад гэвэл одоо би ч өөрөө нэг софтверийн архитектор хүн. Тэгээ нэг тийм янз бүрийн юмыг ингээд инженерчлэх архитектурыг гаргах юм айгу сонирхолтой хоббитэй байгаа байхгүй. Тэнгүүд хүнийг яаж одоо бүтцлэх вэ гэхээр анатом талаас нь ингээд угаасаа бид нар анагаахын шинжилгээ ухааны чинь задлаад тий нийлүүлээд бүгдийг нь харуулад байж штэ. За тэгээд тэр нь тархины яаж ажилдгийг ингээл бүгдийг ингээд судалсан тийм ээ. Тэгэхээр бидний хувьд миний хувьд бол манай одоо компанийн хувьд бол бид нар бол за хүнийг тэгвэл яаж инженерчж болох вэ тий. За нүд гэдэг чинь өөрөө юу юм? Ам гэдэг чи юу юм? Чих гэдэг чи юу юм? Тэ? Энэ бол бүгдээрээ эрхтнүүд. За тэгвэл тэр юуны төлөө ажилладаг эрхтэн. Бүгдээрээ гаднаас ямар нэгэн сигнал, ямар нэгэн мэдээллийг тархилуу дамжуулах үүрэгтэй, тэ? Эсвэл одоо ам нь бол жишээлбэл гаргах, тэ? Нөгөө өнрөө дамжуулах. За ийм үүрэгтэй, тэ? Үүргээр нь англиад энийг одоо мэдрэхүүн эрхтнүүд гэдэг одоо ангаахын шинжилгээ ухаанд мэдрэхүүн эрхтнүүд гэдэг чинь, тэ? Тэгэхээр бидний хувьд бол перцепторууд буюу хүлээн авагчд гэдэг ийм одоо мэдрэхүүн модулууд байна гэх тий. Тэгээ одоо тэр ихний модул нь юу вэ гэхээр зэрэг
За хэдүүлээ нүдийг харъя. Нүд бол ингээд орчныг хараад тэр зургийг таниад энэ дээр бол амьтдын ертөнц гэдэг ийм зураг байна тий. За энэ дээр бол одоо юу гэдгийг энэ микрофон тий дэлгэц. За ингээ хар гэдэг зураг байна гэдэг. Энийг ингээ таньж байгаа нөрөө нүдний үрхийг эрхтнийг, нүд идэг эрхтнийг инженерийн төвшөнд хийж байгаа байхгүй тий. За тэгээд дараа нь одоо юу гэдгийг ярих тий. Одоо Монгол авиг текст болгоо чимэгээ дээр хийцэн байна. За чих сонсно тийм үү? Ямар нэгэн одоо ийм аудио ороод ирлээ. Аудио сигнал ороод ирлээ. Тэрийг нь одоо текст болгоод тархилуу дамжуулж штэ. За тэгэнгүүт тарих гэдэг нэг юмтай болчихлоо тий. За тэгэнгүүт тарихыг хаана гэдэг юм хөр игүнэ дээр гэдэг байхгүй. Игүнэ бол ойлгох, сэтгэх хоёр гол одоо модултай. За тэгээ ойлгоно гэдэг нь юу гэсэн үг гэхээр зэрэг текст ороод ирлээ. Энэ текстэн дотор яг юу гэх гээд байна тий. Тэр текстийг ойлгож байгаа гэсэн үг. За нөгөө нэг гол модуль нь болохоор үүсгэх, сэтгэх гэж яриад байгаа. Үүсгэх. Дөрмийн хувьд алдаагүй. Яг тий. Найруулга сайтай үлрийг л үүсгэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд тарих бол ийм хоёр үйлдэлийг одоо яг манай энэ философийн хүн бол хийгээд байгаа гэсэн үг. За тэгэнгүүт мэдрэхүүн эрхтнүүдээ хийчлээ. Сэтгэдэг, боддог, яадаг, одоо гаргаж тий үзүүлдэг энэ одоо тарих сэтгэх энэ үйлдэлээ хийчлээ. За тэгэнгүүт дараагийнх нь юм одоо дараагийн модулууд нь бас байгаа л да. Тий юу ажиллах вэ гэхээр зэрэг нөгөө мэдрэмж гэдэг. Тэгээ хүн гэдэг чинь бас мэдрэмжтэй шүү дээ. Хүрлцэх тийм. Тэгэхээр энэ мэдрэмжийг бид нар хүний мэдрэмж юу? Тий, хүний мэдрэмж. Сэтгэлийн мэдрэмж юм. Сэтгэлийн мэдрэмж. Тий. Энэ одоо эерэг юм уу, сөрөг юм уу? Тий. Би одоо хайпи байгаа юм уу? Баяр баясгалантай, гуниг зовлонтой юу, тий? Тэгэхээр энийг чинь мэдрэх юм бас нэг модуль хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар бол яг цэвэр энэ чимээгээ бол энэ мэдрэмж, эмошн дээр ажиллаж байна. Энэ юу гэхээр зэрэг одоо ядчил энэ тексттэй нэг жоохон баяр баясгалантай уншуул атгаа. Тий. Энүүнийг нэг жоохон гуниг зовлонтой одоо тий одоо ажил явдал дээр байгаа ч гэдэг юм шиг уншуулаач гэдэг юм. Ингээд ийм шаардлагууд нь гараад байгаа байхгүй. Тэгэхээр мэдрэмжийг бид нар одоо инженерчилж байна. За дараа нь цаашаага одоо ухамсар шийдвэр гаргах гэдэг хоёр маш том модулууд байна. Энэ дээр бол тодорхой хэмжээнд бид нар бол гаргацсан одоо имплемент хийгээд явж байна. Тэ. Тэгээ бидний энэ хүн гэдэг байгаа чинь яг энэ философийнхаа хүнийг хийчих юм бол Европт байна уу тий? Бид нар Европтыг бол Монголд үйлдвэрлэх хэцүү шүү дээ. Энийг чинь бол хятад хамгийн сайн хийж юм тий. Хятадаас оруулж ирээд өөрийнхөө Монгол хүний одоо тэр эмоц, мэдлэг, тарих тий. Тэрийг ингээд суулгаад гаргаад ирэхэд тэр чинь яг Монгол хүн шиг байж хэвээр байхгүй тий. Эсвэл одоо Монгол хүний даалгавраар ажилдаг тий. Ийм хүн байх гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг бид нар за тэр физик тэр бие энэ одоо корпусыг хаяад за ямар ч ихсэн энэ сэтгэдэг тий эсвэл одоо сэтгэл хөдлөл одоо эднэрийг нь бол монголоор хийх хэрэгтэй гэсэн энэ философийн концепцоор цаашаа ажиллаад байгаа гэсэн үг. За тэгээ энэ дээр нэг юм нэмээд хэлэхэд бид нар заавал энэ нэг юм төгс юм хамгийн ухаантай одоо тэр decision making гэдэг энэ шийдвэр гаргах нэг том чухал модуль байгаа гэсэн шүү дээ. Чухал бөгөөд аюултай шүү. Тий. Тэгэхээр энэний чинь ингээд судлаад үзэхээр хүн бол одоо юу гэдгийг шууд тархиараа шийдвэр гаргадаг байхгүй юу? Ихэнхдээ зүрхээрээ гаргадаг. Тэ? Тэгэхээр эн чинь сэтгэл гэдэг юм ороод ирлээ шүү дээ. Тэгэхээр сэтгэлийг бол бид нар яаж инженерчлэхгүй гэл ингээл эн чинь цааш үргэлжлээд яваад байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энүүгээр ингээ хийхээр одоо бид нар ингээд сейф буюу одоо энэ аюулгүй гэдэг байгаа нь яагаад байгаа вэ гэхээр одоо профайлинг хийж байгаа. Жишээлбэл заавал бид нар хамгийн ухаантай хэмэл үнийг хийх гэж дараад байгаа юм биш. Бид нар тэр шийдвэрийг юугаар гаргадаг хүн байх вэ гэд янз бүрээр хиймээр байгаа байхгүй. Хийхийг зорж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл маш өрөвчгөн зөөлөн сэтгэлтэй тий ийм байж болно. Эсвэл бүх юмыг ингэж зөвхөн ингэж тархиараа тий оюун ухаанаараа гаргадаг ийм байж болно. Тэгэхээр энэ нь бол бидний одоо юу гэдэг маш сонирхолтой концепц тий зөвхөн энэ хүн ах ингээ механик ажлуудыг одоо жишээлбэл хийж болно шүү дээ тий. За тэгээд тэр нь бие нь бол одоо гэдэг Европт байж болно, дэлгэц байж болно, iPad байж болно, гар утас байж болно, юу ч байж болно тий. Тэгээд тэрэндээ зөгцсөн ийм оролтын перцепторууд байгаа. Тэрнийг бид нар одоо юу гэдэг имплемент хийгээд хэрэгжүүлээд дуусчлаа. За одоо яг бид нар бол энэ тархин дээр ажиллаж ин цаашаага сэтгэл хөдлөл, шийдвэр гаргалт за бүр цаашлуул одоо ухамсарлуу тий. Одоо яг үр
нөлөө нь юу байх юм бэ гэдгийг бодож ийж шийдвэр гаргадаг ахстолж тий. Тий. Яг нэг мэрэгжлийн хүн ирсэн дээр нь асуучмаар байна л да. Терминаторын Skynet гэж AI шүү дээ. Юу нэг AI-тай кино болгон дээр л тэгдэг. AI-д бодож аваад хүмүүсийг аврахын тулд хүмүүсийг устгах хэрэгтэй байна гэдэг ийм шийдвэр төрдөг байхгүй. Яг мэрэгжлийн хүний хувьд энэ боломжтой юу? Яг философи таасаа ярьлаа шүү дээ тий. Ер нь тийм байж болно. Тэрүүнийг бид нар одоо яг одоо ингээд тэр чин бол нөгөө бүр ухамсарын асуудал ороод ирж байгаа байхгүй тий. Тэр одоо терминатор тий. Тэр одоо Skynet чинь тэгж яаж штэ. Ухамсарлж штэ. Тэгэхээр ухамсарчин өөрөө олон төвшөнтэй. Одоо манай хиймэл оюун гэдэг чинь өөрөө энэ моделийн ард маш олон математик тооцоолууд, матрик зөвлөлүүд явж байгаа штэ. Тэгэхээр энэ олон төвшний энэ одоо юу гэдгийг олон төвшний матрицууд, олон төвшний окторгуу тий. Ингээд математикийн энэ ойлголтууд чинь тий ерөнхий ойлголтууд чинь өөр байгаа шүү дээ. Олон төвшөнд. За тэгвэл бид нар алийг яг барих хэрэгтэй юм тий. Одоо манай дэлхий 3D тий ийм нэг дэлхий гэдэг нэртэй энэ гариг дээр хүндрэлтэн одоо юу гэдэг нэг юм нэг эст амтнаас үүссэн. За нэг ийм нөхдүүд байгаад байгаа маа. Тэгэхээр яг энэ левелд нь бид нар сэтгэж шийдвэрээ гаргахгүй бол устгахчих багталтай. Тэгээ тэнэг байсан ч энийг яг тэрүүгээр нь л ойлгохгүй л амар супер хэтэрхий юм супер юм болчих юм бол тий нэг хүнээ голоод гэдэг ч юм нэг асуудал үүсэх багталтай. За бид хоёрын цаг дууссан байна. Баярлалаа танд. За сүүлд нь нэг асуулт асууя. Игүүнэ биш үү тий? Байхгүй байсан байгаа юу гэдэг үгийг ойлгох уу? Ойлгоно. За. Баярлалаа. За өнөөдрийн дугаар маань их өндөрлөж байна. Онцлог сэдвэр нэвтрүүлгийн маань дугаарын зочноор үндэсний мэдлэг хиймэл одоо Монгол хүнийг бүтээх зорилготой Bolorsoft, Chimege Systems, Игүүнэ оюун компаниг үүсгэн байгуулагч, програм хангамжийн архитект Бадрал оролцлоо. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од өндөр сугаарлан NTV телевизээр мөн 83.3 107-ос дэлгэний од өндөр радиогоор хүрсэн. За танд маш их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Од өндөр сугийнхын та бүхэнд мөн амжилт хүсье. За баярлалаа. Сонсогчдоо мөн одоо амжилт хүсье. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.